Оройн төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнүүлэхээр зочдоо студид ураад байна. Ингээд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. За миний баруун гар талаас улсын 1-р төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Сэргэлэн эмч хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд эрүүл мэндийн яамны хуулийн хэлтсийн дарга од гэрэл хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд мөнхөд цохлох зүрх төрийн бас байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн сэтгүүлч Уянга хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Алтан тулга гэсэн зочд маань өнөөдөр бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд миний орой мэндийг хүргэе. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр за донорын хууль эрх зүйн орчин гэсэн сэдвийн хүрээнд бас ярилцсан. Тэгэхээр та бүгдээс бас яг энэхүү асуудлын хүрээнд за нийгэмдэр болон иргэд дунд ч гэсэн нэлээд бас төрөгдсөн асуудлууд байх шиг байна. За мөн сая бас энэтэй холбоотойгоор бас эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хууль, цусны донорын тухай хуулийг бол бас өргөн бариад ажлын хэсэг бас гарах гээд ингээд ажлууд бас явж байна. Тэгэхээр эдгээр асуудал дээр ямар асуудлууд тулгамдж байна? За мөн бид ямар шийдлийг бас төвшүүлэх боломжтой юм бэ гэсэн сэдвийн өрөөнд өнөөдөр хилцүүлгийг өрнүүлнэ. За хамгийн ихний асуултыг би Сэргэлэн эмчээс эхэлж асууя гэж бодож байна. За бид бүхэн бас саяхан болсон харамсалтай бас хэрэг байгаад энэ бол одоо Бачулан эмчтэй холбоотой. За тэгээ энийг бол бас сошиал дээр нийгэмдэр хүн болгон бас нэлээдгүй одоо үтсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ донор олдохгүй байна гэсэн мэдээлэл өгвөл би бас сүлд харсан юм л да. Тэгэхээр яг энэ маань яг хэр бодиттой байгаа вэ? Энэ тал дээр та бас мэдээлэл өгч эхлэв. Тэгээ ер нь бол энэ эсэд эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулагдсанаас хойш бол ялангуяа ковидын өмнөхөн талд донорын тархины өхөлтэй донорын одоо нэг олдцол бол бас тодорхой хэмжээнд нэмэгдэж байсан. Тэгээ харамсалтай нь яг ковидын одоо үеэр нэг хэсэг тасалдаад тэгээд ковидоос хойш бол эргээд нэг жилд 7-8 тархины өхөлтэй донор бол бас олддог ийм байсан юм байна. Тэгээд ялангуяа энэ Бачулан эмчийн хэрэгтэй холбоотойгоор энээс хойш бол ерөөсөө тархины өхөлтэй донор нэгч гараагүй. Тэгээ өнөөдрийн өдрийг хүртэл бид нар бол одоо үйл ажиллагааны хിവэрээ үргэлжилж байгаа ч гэсэн жишээлбэл элэг шилжүүлэн суулгах тархины өхөлтэй донорын хүлээлгийн жагсаалтанд 400 гаруй одоо өвчтөн хүлээгээд байж байна. За бөөр шилжүүлэн суулгах яг одоо өнөөдөр диализд орж байгаа 1000 гаруй хүн байгаа. Эдгээр маань бол бүгдээрээ л одоо үндсэндээ бол тархины өхөлтэй донор хүлээгээд байж байгаа. Тэгээ харамсалтай нь бол одоо сүүлийн 5 сараас хойш үндсэндээ нэгч донор гараагүй. Ойлголоо. Би дараагийн асуултыг Уянга зочноос асууя. За таны хувьд бас яг энэ одоо донорыг бас хүлээх за энэ бас үйл явцыг бас даваад туулаад гарсан. Тэгэхээр яг энэ донор хүлээх бодит байдал одоо хамгийн их мэдж байгаа хүний хувьд энэ талаар бас ямар асуудлууд бас тулгамдж байсан. Тэгэхээр за миний хувьд бол 2017 оны сүүлд яг ингээд бөөр дутагдлалд орлоо гэдэг онш тавиад тэгээд хэвлийн диализ эмчилгээ сонгоод тэгээд улсын 1-р төв эмнэлгийн одоо яг тухайн трансплантац тас гэх бүрний. За тэнд очиж би бас чагсаалтанд орж ирсэн. Тэгээд тодорхой цусны бүлгээ тодорхойлуулаад шинжилгээ өгөөд ингээд хүлээсэн. Тэгээд яг ингээд чагсаалтанд ороод одоо шинжилгээгээ бүрдүүлж өгөөд ингээд нэрээ бичүүлчихээр бас итгэл төрдөм байх нэлээ хүнд. За ингээд баг болчих юм шиг санагдаад итгэл найдвар төрнө. Гэхдээ тухайн үед бол бас их цөөхөн гардаг байсан. Үе юм шиг байна лээ. Би нөгөө яг гемодиализ буюу эмнэлэг дээр 7 хоногт 3 өдөр очидгүй гэрээрээ тэр эмчилгээ хийгээд бас ажиллаа хийгээд ажлынхаа дундуур хүртэл ингээ хийгээ явдаг гэсэн болохоор яг тэр кадавр донор гарч байгаа мэдээлэлээс жоохон хол. Тэгээ хаяа нэг эмчээсээ очиж асуудаг, зорж асуудаг байсан. Тэгээд гараагүй байна гэдэг нэг 2018 онд л нэг гарсан гэсэн. Гэхдээ тэр бол цусны бүлэг бол таараагүй. За ингээд хүлээгээд 1 жил 2 жил гарan болоо 3 дахь жил рүүгээ оронгууд биеийн байдал өгцөн муудаад яг 3 ах 3 дүүтэй ч гэсэн бүгд тэгж нэгэндээ яг кадавр одоо юу гэдэг эдсэн таарна гэж байхгүй. Тийм учраас бүлэг ижилсүүлэх эмчилгээ гэдэг одоо Монголд тухайн үед нэвтрээгүй байсан тэр эмчилгээг л сонгох яг ийм процессод нүрт тулсан. Тийм мэдээж энэ хүлээх хугацаанд ч бас тийм амар биш шүү дээ. Дунд нь үе бие өвдөн, түргэн дуудана, эмнэлэгт хэвтэн асар их эм тарай хэрэглэн
наацхийн жишээхэд 7 хоногт 2 удаа 100 гаруй мянган төгрөгийн цус төлжүүлэх тариа тариулахаас өсвөл ингээд тухайн цалингийн нөхцөл байдалтай харьцуулахад их өндөр үнэтэй тийм тариа эргэлдэг. Тэгэхээр одоо ч энэ байдал бас яг хэвээр байгаа. Одоо зарим нэг юм нь бол илүү үнэтэй ч болцсон. Сүүлд бол сонсох нэ. Тэгэхээр эдийн засаг болоод хүний одоо эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил амьдрал гэх бүхэл юм ер нь тэгэл уруугаал харцдаг. Яг юм процесс л байгаа. Би дараагийн асуултыг од гэрэл за хуулийн хэлцээний дараас сууя. За яг одоо Монгол улсад хэрэгжиж байгаа энэхүү донорын тухай хууль маань бол за бас нэг 12 онд хуучин байсныг илүү бас шинжилэн найруулж хэд хэдэн бас асуудлуудыг болж шинжилж ирсэн. За жишээ нь энэ донд бол нас барсны дараах энэ эрхтнийг тухай зөвшөөрөл те одоо татгалцлын тогтолцоог хөвчлээ. За мөн одоо захим системийг нэвтрүүлээ ч юм уу. За энэ маань одоо 2018 оны хууль маань яг үйлчлэх ёстой энэ хүрээнийхээ үйлчлүүлж одоо хуулийн зохицуулалт маань хүрч чадчихэв үү? За мөн тэр дундаа энэ эдис эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаан дээр ялангуяа. За тэгэхээр донорын тухай хууль за энгийн үгээр тайлбарлах юм бол донорын тухай хууль бас хэрэгжиж нэлээд хугацаа өнгөрчлөө л дээ. Одоо 25 дахь жилдээ юу. Тэгэхээр донорын тухай хууль үе үеийнхаа одоо салбартаа гэх юм уу одоо үйлчлүүлж байгаа одоо үйлчлүүлэгчид хүртэл тодорхой хэмжээнийхээ өрнөлөг өгсөн юм байна. За хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. За хамгийн сүүлд 2018 оны одоо шинжилсэн найруулга бол яг энэ концепцийн нэлээд өөрчлөлт орж чадсан. Одоо агуулгын хувьд. Тэгэхээр 2018 онд орсон өөрчлөлтийн хууль бол одоо яг хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр ерөөсөө хууль эрх зүйн шинжилгэлийн хүрээнд хийгдээд байгаа. Одоо энэ хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол донорын тухай хууль гэдэг бол үндсэн агуулгын хүрээнд хэд хэдэн зүйлийг зохицуулаад байгаа. Нэгдүгürt яг энэ эдис эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог. За хоёрдугаар тийм цусны донорын одоо харилцааг эрх зүйн зохицуулж байна. За гуравдугаар энэ үр шилжүүлэн суулгахтай холбоотой асуудлуудыг зохицуулаад байгаа. Тэгэхээр энэ агуулгын хувьд одоо эн чинь маш өөр процессор. Тэгэхээр одоо энэ хууль эрх зүйн шинжилгээг одоо цаг үеийн юуг шаардаад байна гэхээр энэ эдис эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо маань өөрөө эрх зүйн хувьд илүү цогц зохицуулагдах шаардлагыг нийгэм шаардж байна. Тийм учраас энд илүү таарсан. Яг энэ эдис эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бие даалгаж нарийн зохицуултуудын буюу саяны таниад дурдсан зохицуултуудыг илүү сайн зохицуулттай болгож өгөх буюу ойлгомжтой зохицуулах шаардлагатай байна. За мэдээж цусны донорын асуудал бол үндсэндээ анх энэ донорын тухай хууль гарахтаа бол илүү цусны донорын асуудлыг зохицуулж исэн юм хууль байхгүй. Тэгээд цаашдаа ингээд энэ хууль маань одоо нэмэлт өөрчлөлтүүдийн хүрээнд бол саяны хэд хэдэн зүйлүүдийг зохицуулдаг болж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ хуулийн цаг үе нь бол яг салж тусдаа яг энэ нарийн зохицуултуудаа хийх шаардлагатай байна. Тэр дундаа эрхтэн эдис шилжүүлэн суулгах тогтолцоог наривчилсан саяны тэр зөвшөөрөлтэй холбоотой за тэр нөгөө тэтгэлцлийн асуудлууд за нийгмийн асуудлууд ингээд наривчилсан зохицуултуудыг тусгах нийгмийн шаардлага байгаа. Энэ ч хүрээнд яг энэ тусдаа эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хууль бол боловсруулагдаад өргөн баригдаад тавьж байгаа. Баярлалаа. Би Алтан дулга дараагаас за сая өмнөх хуулийн дээр за илүү наривчлах, сайжруулах, шинжлэх цаг үеийн бас шинжилгээ хийх ёстой гэж бас ярьж байна. Тэгэхээр эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн талаар бас та мэдээлэл өгвөл. За ялангуяа ямар зохицуултууд орж ийн. За өмнөх хуулиас сая юугаараа давуу талтай байх юм. За мөн одоо өмнөх тулгамдчихсан асуудлуудыг үнэхээр бүтэн бас шинжлэх төр боломж болцоо бас бидэнд байна уу? Тэгэхээр донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан гэж ярьлаа тийм. 2018 онд бол яг энэ цусны донороос гадна энэ амьгүй донороос одоо эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тогтолцоо бүрдэж эхэлсэн гэж ярьлаа. Тэгэхээр яг бид нар бол одоо өнгөрсөн жилээс эхэлж энэ хоёр зохицуулт маань тус тусдаа анхдагч бие даасан хууль болох шаардлагатай байна гэж хараад тус тусынх нь одоо хуулийн төслийг хамтраад боловсруулад явж байсан. За манай албаны хувьд гэх юм бол яг энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хамтран боловсруулсан. Энэ хуулийн төсөл яг юу руу чиглэсэн мэхээр илүү одоо яг энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ асуудлууд руу чиглэсэн гэсэн. Нэгдүгээрт өмнө нь бол яг донорын насны хязгаар жишээ нь хамгийн одоо насны доод хязгаар анх 25 гэж батлагдсан бол одоо энэ маань 2022 оны нэмэлт өөрчлөлтөөр 2021 нас болж буурсан байна. Тэгэхээр энийг бид нэр одоо шинэ хуулийн төсөл дээр амьд донор төр гэх юм бол насны доод хязгаарыг 21 нас байна.
амьгүй донорын насны хязгаарыг бас одоо хилцэх асуудлуудыг бол ярилцж байгаа. Үүнээс гадна одоо энэ эргэтэн эдээс шилжүүлэн суулгах энэ эмчилгээг яг тусдаа бидаас юм зохицуулах төв байх шаардлагатай юм уу гүн мүү гэдэг юм хилцүүлэх гэдэг энэ асуудалд нь оролцсон явж байгаа. Тэгэхээр илүү яг цусны донороос гадна одоо яг тусдаа эргэтэн одоо эдээс шилжүүлэн суулгахыг одоо зохицуултыг илүү наривчилсан гэсэн үг. Энэ жишээгээр бусад улс оронд бол яг Transplantation Act буюу яг энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоо тухай хууль нь одоо бие даасан хууль бол байна. Ямар ч улс оронд одоо цусны донор болоод эргэтэн шилжүүлэн суулгахын хамтдаа энэ зохицуулсан хууль бол бусад улс оронд бол байдаггүй юм байна. Тэгээ энэ жишгээрээ мөн яг энэ бие даасан хууль болгож гарах бас нэг шаардлага байна. Тэгэхээр одоо бол хууль маань нэгсэндээ хоёр тусдаас наривчилж хоёр тусдаа салж гарч байгаа тийм нэг нь бол цусны донорын тэгэхээр сая одоо амьтад донор амьгүй донор гэж яриад байна. Тэгэхээр уянгах зочны маань хувьд мөнхөд цоглох зүрх төрөөмсөө холбоо нь яг энэтэй холбоотой одоо мэдээлэл бас иргэдэд өгдөг. Тэгэхээр яг энэ амьгүй донорын талаар та бас нэг мэдээлэл өгвөл. Яг манай төрөөмс байгууллага 2024 оны 1 сард байгуулагдсан. Яг ийм ижилхэн эргэтэн шилжүүлэн суулгуулсан иргэд сайн дурын үндсэн дээр нэгдээд тэгээд мэрэгжлийн одоо эмч нарын зөвлөн туслах ийм одоо тусалцаан дээр ингээд тулгуурлаж байгуулагдсан. Энэ төрөөмс байгууллагын одоо хийж гүйцэтгэх гол үүрэг зорилго нь юу вэ гэхээр иргэдэд энэ амьд олон амьгүй донорын талаарх яг шинжилгээ ухааны үндэслэлтэй мэрэгжлийн эмчийн тэр мэдлэг мэдээллийг л түгэх гэдэг юм. Би одоо жишээ нь тэрийг ярихад бол өрөөсгөл би ч өрөөс сэтгүүлч мэрэгчлээ хүн тэрийг эмчнэрийн өмнөр орж ярьж болохгүй. Тэгэхээр эмчнэрийн тэр мэдээллийг тэр төрийн бус байгууллагын пэйжээрээ болон бусад одоо вебсайт олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ингэж түгээх зорилготой, мэдлэг олгох зорилготой байгуулагдсан төрийн бус байгууллага байхгүй. Тэгээ энэ байгууллага байгуулад ингэ явж чадал манай одоо пэйж хуудас байгаа. Тэрэн дээр ингээ иргэдийн ойлголт ямар байна вэ гэхээр би ингээ бөөрөө зарах гэсэн. Би илгээ зарж болох уу? Би одоо эргэтний өгмөр ингээ шууд ингээ чат бичиж орж ирдэг ч юм уу. Эндээс харахад хүмүүсийн амьд болон амьгуун донорын талаарх мэдлэг мэдээл ямар шугам байгаа нь ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн цаг хугацааны үед хүмүүсийн талаар бол мэдлэгтэй болж байгаа, мэдээлэлтэй болж байгаа. Гэхдээ энийг илүү сайн ойлгуулах энэ л зорилго дээр энэ төрөөмс байгууллага байгуулагдсан. Тэгэхээр ялгаа заагийг мэдээж мэрэгжлийн эмч ярих бах, би өмнөр нь орж ярих бол цохимжгүй бах. Тэгээ энийг би дамжуулах юм мэдээллийг л олгодог тийм нийтлэлтэй. Тэгэхээр саяны асуултыг би бүр сэргэлэн эмчээс. Тийм амьтаа бол амьгүй донорын тавс талаар мэдээлэл өгвөл. Тийм ер нь бол энэ амьтаа донор амьд донор амьгүй донор гэдэг энэ асуудал бол эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа орон болгонд хамгийн одоо чухал асуудал байж гарч ирдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ер нь амьгүй донорын одоо үйл ажиллагааг илүү дэмждэг. Яагаад гэвэл амьгүй донорын эрхтэн бол нэгдүгээрт нь дараа нь ямар нэгэн одоо донорыг эрсдэлд оруулахгүй, тухайн эрүүл хүнээс эрхтэн авахгүй гэдэг талаараа бол энэ чиглэл нь илүү давмгай байдаг. Гэхдээ энэ түүхээс харахад манай энэ Азийн орнуудын ёс жаяг, соёл одоо шашин шүтлэг гэдэг юм уу энэ бүх юмтайгаа холбоотойгоор ер нь дандаа амьд донорын одоо үйл ажиллагаа бол нэлээд идэвхтэй явагдсан. За тэгээд амьгүй донорынх нь үйл ажиллагаа бол нэлээд хожуу эхлээд тэгээд одоо бол одоо Япон, Солонгос гэх мэт энэ одоо хөгжсөн орнуудад бол үнэхээр амьгүй донорын асуудал бол их өндөр тавигдаад гарсан байгаа. Ер нь бол анх 2000 оны хуулинд бол ердөөсөө амьгүй донор байна гэдэг нэг л өгүүлбэр байдаг байсныг 2012 оны шинжилсэн найруулгаар бол амьд донор гэж яг хийн, амьгүй донор гэж хийн. Тэгээд одоо амьд донорыг бол 2012 оны хууль дээр бол ах トゥ төрөл төрөксөд хамаатан садан гэдэг ингээд нэлээд өргөн утгаар нь авч үзээд насан турсан хүнийг одоо донор болгоно гэсэн ийм заалт байсан. 18 онд бол энэ нэлээд жоохон хумигдаад орцсон байгаа 25 нас гэдэг ингээд тооцолцсон. Тэгээ харамсалтай нь яг энэ 25 нас гэснээс хойш маш олон хүн одоо доноргүйгээс болоод бас амьдсан л дээ. Тэгээ энэ асуудлыг тавьсаар хагаад сүүлд нь бол 20 насыг нь 21 болгож одоо багасгаж өөрчилсөн байна. Тэгээ ер нь бол амьд донор гэж юм бэ гэхээр ерөөсөө яг донорынхоо хуулинд заасан байгаа тухайн одоо хүнд өөрийнхөө эрхтнийг бүтнээр нь эсвэл талын
бэлгэлэгч гэж заасан. Бэлгэлэгч. Энд бол ямар нэгэн 8 байх ёсгүй. За дараагаар нь бол гол заасан юм бол энэ хүн бол ямар нэгэн одоо төрөл садан одоо гэр бүлийнхээ хуулиар бол ямар нэгэн одоо тийм холбоотой гэр бүлийн гишүүн байна гэд 2 дахь том заалт нь байж байгаа. Тэгээ 3 дахь том заалт нь бол энэ одоо амьд донор нь бол 21 нас түүнээс дээш одоо настай. Өөрөөр хэлбэл хүний ямар нэгэн дарамтанд орохоргүй болцоо байна. Донор болох одоо тийм өөрийнхөө шийдвэрийг гаргана гэсэн ийм заалт байгаа юм л да. Амьд донорын хувьд. За амьгүй донор гэдэг нь чухам юу юм бэ гэхээр ерөөсөө тухайн одоо хүн эсвэл одоо тархин бүр ажиллахаа байсан. Тэгээд бусад эрхтний үйл ажиллагааг автомат машинаар зохицуулж байгаад эрхтнийг нь одоо авах хүртэл дэмжлэг үзүүлж ийж тэр одоо өөрөөр хэлбэл эрхтэн чинь цэсний эргэлтэн зогсчих юм бол бүх эрхтэн өчөж штэ. Тэгэхээр тийм байдалд оруулчилгүйгээр тархин хэдийгээр өвчтсөн ч гэсэн автоматар нөгөө зүрхний төв нь ажиллаж байгаа цохиомл амьсгалын аппаратаар амьсгалуулж байгаа. Тэгээд ийм тохиолдолд энийг тогтоохдоо эмнэлэг болгонд тархины өвөлтэй донор тогтоох тусгай алба байдаг. Эмчилгээ эрхэлсэн орлогч дараагаар нь ахлуулсан алба, энд мэдрэлийн эмч гээд эрчим тэмчилгээний эмч гээд маш их олон хүмүүс орсон ийм комисс байдаг. Энэ комисс яг энэ хүн тархины өвөлтэй болжээ гэдгийг тодорхойлдог. Тэрнээс одоо авах гэж байгаа багууд очиж тэр хүнийг үзэх ирэх байхгүй. Тэгээ энэ бол амьд донор дээр, амьгүй донор дээр байдаг нэг гол үндсэн том зохицуулга. Хоёр дахь одоо тэр амьгүй донорыг одоо зохицуулдаг олон улсын жишг болохоор 2 янзын жишг байдаг л да. Нэг нь болохоор тухайн одоо хүн амьд ахуйда би ямар нэгэн надад золгүй тохиолдол гарахад би эрхтнээ бэлгэлнэ гэсэн тийм гэрээслэл үтцсэн. Эсвэл тэр нь одоо нөгөө жолооны үнэмлэхэн дээр нь юм уу паспортн дээр нь тэмдэглэгдсэн байх юм бол энэ хүн бол одоо амьгүй донор болдог. Өөрөөр хэлбэл хинээс ч асуухгүйгээр тэр хүний өөрийнх нь хүсэл одоо нөгөө хүслийг нь хүндэтгэж үздэг. За манайд яг үйлчилж байгаа хууль нь болохоор тухайн одоо хүн тийм гэрээслэл өгсөн ч байж болно, өгөөгүй ч байж болно. Гэхдээ тэр хүн бол тэр хүний ар гэрийнх нь 3-аас доошгүй гишүүнээс зөвшөөрөл авна л гэсэн ийм одоо донор эрхтнийг нь авах хуулийн зохицуул байгаа. Ер нь бол тархины өвөлтэй донор, зүрхэн зогссон донор гэж амьгүй донорыг 2 хуваадаг. Яг өнөөдөр манай Монгол улсад бол голцоо л одоо тархины өвөлтэй донороос авж байгаа болохоос биш яг зүрхэн зогссон донороос бол бас хараахан авч чадахгүй. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэх маань за донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд бид бүхэн хэлцүүлгийг шууд дамжуулж та бүхэндээ за хэсэг завсарлаад эргээд 2 дугаар хэсгээр студид уулзцаая. Бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд хэлцүүлгээ өрнүүлж байна. За 2 дугаар хэсгийн хамгийн ихний асуултыг би уянга сэтгүүлчээс эхэлж асууя гэж бодож байна. За бид бас яг энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан бас иргэдийнхаа мэдих эрхийг хангахын тулд за яг энэхүү бас эргэтэн эд эс шилжүүлэх маань нэлээдгүй нарийн ажилбар байдаг учраас иргэд маань бас энэ талаар мэдээлэл жоохон тотмог байдаг. Тэгэхээр яг төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаа хийж байхад энэ иргэдийн мэдлэг боловсрол мэдээлэл хэрхэн авж байгаа байдал энэ тал дээр та юу нэ ажиглагдсан асуудлууд юу байсан бэ? Яг мэдлэг мэдээлэл бол маш муу байгаа. Яг үнийг хэлэхэд би өөрөө ч гэсэн энэ хүн дээр өвдөхөөс өмнө энэ донорын талаар эсвэл эргэтэн шилжүүлэх хаалгааны талаар тийм мэдээлэл бол хумс байсан. Яг одоо ингээд харахад бол хүмүүс ингээд эд эрхтэн шилжүүлэн суулгана гэдгийг нэг хайрцагаас нөгөөрөө юм хийх юм шиг юм асар энгийнээр ч юм уу ойлгодог. Ингээл өгчтэй юм байна, ингээл авчтай юм байна ч юм уу. Мэдлэг мэдээлэл асар муу. Энээсээ болоод одоо яг энэ нь магадгүй бас нөгөө кадавр донорын илэрх зөвшөөрөхөд бас их нөлөө үзүүлдэг болов уу гэж би хувьдаа боддгийн. Тэгэхээр яг энэний тулд яг одоо энэ кадавр донор хүлээгээд байж байгаа энэ 1000 гаруй хүмүүсийн одоо хүмүүсийг орхихгүй тулд эргэтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс нийлээд өнөөдөр энэ донорын талаарх мэдээллийг өгөх гээд яваад байгаа нь хамгийн гол утга учир. Тийм болохоор өнөөдөр би бас энэ дээрээ энийг ярьж байгаа нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр мэдлэг мэдээлэл миний хувьд бол хангалтгүй байгаа. Яг уу боловсралтай хэсэг бол энийг ойлгодог. Гэхдээ нийт маасаар нь аваад үзэхэд бол асар харанхуй байгаад байгаа.
шууд ингээл эмоцороо ханддаг тий. Өө эдгээр ингэт юм байна. Энд нэг мэдээлэл гарангуут өө ингээл авчт юм байна гэл. Тэнд нэг мэдээлэл харуул үгүй ч юм уу эмчнэр бас ингээ ажиллаач юм уу ингээд айгүй эргэлзээ тийм хуйлрамтгаа. Тэгэхээр өмнөх бас хурлууд дээр эмчнэр маань хэлжсэн өмнөх ажилдаа анхаарал бид нар мэдээлэл дутуу өгч явснаас үүссэн байж магадгүй нөгөө талдаа бас хэвлэл мэдээллийн байгууллага бас харьяа яам агентлаг одоо юу гэдэг тэд нар бас эрүүл мэндийн боловсрол олох чиглэлтэй бас муу ажиллаж ирсэн. Нэг гор юм болов уу гэж би харддаг. Тэгэхээр олон улсад энийг зохицуулахын тулд төр болон төрийн бас байгууллагууд нь хамтарч ажилладаг ийм жишг байдаг юм байна л л дээ. Төрийн байгууллага дангаараа энийг олон нийтэд ойлгуулчихдаггүй. Тэгэхээр сайн дурын үндсэн дээр нэгдсэн иргэд нийлээд төрийн бас байгууллагаараа дамжуулж иргэдэд нөлөөлж энэ мэдээллийг өгөх бас нэг ийм хамт явдаг ийм тогтолцоо байдаг учраас энийг нэвтрүүлээд хэрэгжүүлэх гэдэл ингээд явж байна. Баярлалаа. Сэргэлийн эмчээс дараагийн асуултыг за сая бас эргэтэн эдис шилжүүлэхийг үл иргэд маш энгийн гэж бас харж байна. Бас зарим бодоод байна гэхэд. Тэгэхээр яг энэхүү бас нарийн зүйлийг хууль эрх зүйн хүрээнд тулгамдж байгаа асуудлууд юу байна? Зохицуулах тэр нарийн заалтууд, зүйл заалтууд таны хувьд. Ер нь эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа маань техникийн хувьд ч за тэгээд дээрэс нь одоо нөгөө ёс зүйн хувьд ч их нарийн ажиллалтай. Тэгээд энийг бол бүр хийж байгаа бидний хэмжээнд яг энэ эргэтэн шилжүүлэн суулгуулж байгаа одоо үйлчлүүлэгчдийн маань хэмжээнд бүх хүн ойлгож чадахгүй. Зүгээр гэхдээ ямар нэгэн байдлаар одоо энэ эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаач бол дандаа амь нас нь одоо цөөхөн хоногийн хугацаа үлдсэн амьдрах хугацаа нь одоо тоологдоод эхэлчихсэн ийм л улсуудад хийгддэг. Тэгэхээр одоо ерөөсөө л яг ийм тохиолдолд орцсон хойно л хүмүүс маань бушуулаарай, туслаарай, амиа ураарай гэж ирдэг болохоос биш яг энгийн сайхан хөдөлмөрлөд ажил төрлөө хийгээд явж байхдаа бол энэ талаар үнэхээр одоо тийм ойлгох одоо тийм ирмэлцлэл байдаг шиг байгаа. Зүгээр бид нар эмч хүний хувьд харахад тийм учраас үнэхээр одоо биднэрт одоо уянгаадаа бид нар бол баярлж байгаа энэ мөнгөд цоглох төрийн бас байгууллага маань бол бас биднэрт тийм болоод явна. Хоёрдугаарт нь бол манай энэ EC эргэтэн шилжүүлэн суулгах алба гэж 18 оны одоо дооны хуулиар байгуулагдсан. Энэ алба бол бас энэ чиглэлээр ажиллахад бол их үүрэг гүйцэтгэж байгаа. Яг багууд одоо эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа багууд бол энэ тархины өвөлтэй донорын сурталчилгаанд оролцох эрх байдаггүй. Яагаад гэвэл эн чинь нөгөө зөрчилтэй асуудал гээд бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хаацсан байдаг. Тийм учраас бид нар бол энийг ингээд сурталчлаад хүмүүст таниулаад явах боломж байхгүй. Тэгэхээр энийг бол хийдэг байгууллага нь бол одоо саяын хэлсэн төрийн бас байгууллага яам манай эсэд эргэтэн шилжүүлэн суулгах алба юм л да. Тэгээ ер нь донорын хуулинд одоо нэлээд жоохон хязгаарлагдмал байгаад байгаа хэд хэдэн үндсэн асуудал байгаа. За нэгдүгээрт нь бол энэ тархины өвөлтэй донорын олдц одоо тэр одоо өнөөдөр бол зам тээврийн ослоор хэдэн хүн нас орж байгаа вэ? Тархинд нь тус хараад хэдэн хүн нас орж байгаа вэ? Энэ олон хүний зөвхөн 10% л авахд 10% нь л донор болоход одоо жилдээ бараг 100 гаруй хүний амийг аварчих одоо тийм боломж бол уг нь байгаа. Тэгэхээр яг энэ чиглэл дээр нэгдүгээр одоо маш сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгээ яг өнөөдрийн энэ нөхцөл байдал ситуацтай холбоотойгоор одоо эмнэлгүүдийн маань нөгөө тархины өвөлтэй донорыг олж өгдөг донор эмнэлгүүд маань айгаад хөдлөх байсан. Тэгээ энэ бол одоо бүр бидний хувьд бол хамгийн том хэцүү асуудал. Тэр үтгийн ил тархины өвөлтэй донор болох уу гэд ар гэрээс нь асууцсныхаа төлөө цагдаад очиж 3 сар байцагдчихж байгаа. Тэгэхээр энэ ч одоо яаж юм байвал Монгол улсад энэ тархины өвөлтэй донорын асуудал шийдэгдэх гэдэг энэ одоо практикт байж байгаа бүр хамгийн чухал асуудал. Хоёр дахь юм бол ер нь энэ одоо бас би энэ шашныхаа улсуудад ламнартаа бас уриалмаар санагдав. Яагаад гэвэл Монгол улс ихэнх нь бол буддын шашинтай хүмүүс. Тэгээ энэ одоо шашиндаа итгэдэг. Тэгэхээр тэр танаа энэ хүнийг тархины донор болгож болохгүй байна ч гэдэг юм уу нэг иймэрхүү маягаар яг хөө зүгээр одоо тэр шашныхаа ухаанаар бодохоор тиймэрхүү тохиолдол ном өмд буудаг байхыг үгүйсэхгүй л дээ. Зүгээр тэгтээ цаана хичнээн хүний аим аварч байгаа үлээ гэдэг энэ одоо байдал бодлогоор нь бас бодголцох хэрэгтэй. Дараагийнх нь бас нэг одоо зүйл бол бид нар энэ тархины өвөлтэй донорыг олох олдцыг нэмэгдүүлэхийн тулд бол энэ одоо аль болохоор бид нар тархины өвөлтэй донорын энэ одоо
донорын тухай хуулиа боловсронгуй болгож ялангуяа эмч нар руу чиглэсэн энэ айхтар одоо энэ эрүүгийн хуулийн асуудлуудыг засаж өгөх юм шаардлага байна. Өнөөдөр одоо бүх эмч нар айцтай байгаа. Ер нь бол хизээ одоо хэрэгтэн болчих юм бол ажиллаа хийж явж байгаа хизээ хэрэгтэн болчих юм бол гэдэг ийм айхтар өндөр айцтай байгаа учраас энэ нөхцөл байдлыг л одоо засаж ээж одоо энэ одоо хилцэгдэж байгаа донорын хууль тэгээд тэрийг дагалдах өөрчлөлтүүд нь бол нөгөө эрүүгийн хуулинд бас дагалдаж өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр энэ тэрийг засахгүй бол энэ Монгол улсад бол тархины өвөлтөд донорын алдц мөддөл гарахгүй байх л гэж байна. Баярлалаа. Одоо гэрэл дараагаас за сая бас сэргэлийн эмчийн хэлж байгаа бас асуудлууд байна. За тэгэхээр энэ дундаа бас шинэ хуулинд энэ иргэдийн зөвшөөрөл арга гэрийн оролцоог хэрхэн илүү баталгаажуулах тал дээр бас хуулийн зохицуултууд орж ийн вэ? За мөн бас иргэд донд бол энэ хуурам зөвшөөрөл за эсвэл мэдээллийг нүүн дарагдуулах ч юм уу те янз бүрийн бас асуудлууд бас гарах магадaltaй гэх. Тэгэхээр энэ асуудлуудыг хэрхэн зохицуулж байгаа энэ талаар бас та. Тэгэхээр энэ нийгэмд л одоо бас л нэг ойлголтын зөрүүл байгаад тах шиг байгаа. Иргэдийн донд бол энэ эдис эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой үйл ажиллагааг маш энгийн гэж ойлгоод байна шүү дээ. Энэ бол одоо гэмтэргийн шинжтэй ч гэдэг юм уу зүгээр л нэг одоо эд эрхтэн 8 альцах боломжтой гэдгээр бараг харж штэ тий. Гэтэл бид нар энэ яг эрүүл мэндийн салбарын донд бол энэ өөрөө маш том этик асуудал байхгүй юу? Энэ чинь салбарын бас онцлогийн асуудал гэдэг. Ёс зүйн асуудлуудыг эмч эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн одоо хэд хэдэн одоо дүрм этикүүд нэгдүгürt одоо хэм хэмжээнүүд байгаа. Нэгдүгürt хоёрдугаарт яг энэтэй холбоотой энэ итгэлцлийн асуудлыг сайжруулахын одоо үүднээс бол яг энэ хуулинд эдис эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой энэ ёс зүйн хорог байгуулж өгөхөөр зохицуултыг оруулж өгсөн. Яг энэтэй холбоотойгоор бол саяхан тийм ээ нөгөө сонгон шалралтын бид нар зарлаад энд яг энэ судлаач мэрэгчлэтнүүд. За үүнээс гадна бүр энэ хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг хүртэл оролцуулаад ерөөсөө энэ илүү нөгөө нээлттэй ил тод байлгах гадал байгаа. Тийх одоо эмч эмнэлгийн хүн эрүүл мэндийн салбарын хүрээнд байгаад харин нөгөө нэг хардталт. За энд асуудал байгаад байгаа юм шүү гэдэг иргэдийн дунд бас юм нэг үл ойлголцны асуудал байгаад байгаа учраас илүү нээлттэй энэ 900 хороогийн хүртэл байгууллагатай бусад одоо хүний эрхийн чиглэлийн байгууллагуудыг илүү нээлттэй оруулаад байгуулчаа. Тэгээ энэ дээр нь үнэхээр энэ 900 асуудал байгаад байна уу? Асуудал байгаад байна уу? Гомд санал байвал тэнд нь хандаад асуудлаа шийдвэрлүүлчихдэг. Гомдлогоо хариуг авчдаг юм ойлгомжтой зохицуулалттай байлгахгүй бол сая яг багшийн хэлдэг шиг тийм асуудал одоо нэг л юм үл ойлголцны асуудал гарахад тодорхойгүй асуудал гарах болгонд л нөгөө хяналтын байгууллагууд руу яваал нөгөө эмч эмнэлгийн мэрэгчднүүдийг маш их юм айцл автуулаад байна л да. Одоо яг энэ дээр юм зориг гарах шийдвэр гарах хэмжээний одоо зоригтой эмч эмнэлгийн мэрэгчлэн үлдэхгүй болох гэдэг гэсэн хяналтын байгууллага дээр очиод байцаагдах цаг хугацаагаас ахуулаад ямар хүндрэл бэрхшээлтэй вэ те. Тэгэхээр ийм одоо асуудлууд их байгаа учраас илүү наан шийддэг ойлгомжтой хурдан байдлаар үгүй энд нь ийм асуудал байдаг шүү гэдгийг иргэдэд зөв ойлголт мэдээлэл өгчдөг. Тэгээд тэрийг хянаад асуудлын шийдвэрлээд өгчдөг хүртэл юм нэг жиг байгуулад эрх зүйн зохицуултыг хийж өгч байгаа. Тэгэхээр илүү хурдан бас ойлгомжтой мэдээлэл тодорхой болж эхлэв. Шийдвэр өгнө гэсэн үг. Баярлалаа. Алтан дуулга дараагаас сая сэргэлийн эмч бас ярьжсэн нөгөө тархины өвчлөлтөд донорын алдц. За мөн энэ нөгөө эмч нарын айдас асуудлыг нэлээдгүй ярьж байна. Тэгэхээр одоо байгаа өргөн барьсан хуулинд яг энэ асуудлуудыг хэрхэн яаж наривчлан бас зохицуулж байна вэ? За нэмэлтээр бас нөгөө иргэдэд донд сая бас нэлээд ярьжсэн нөгөө автомат зөвшөөрөл гэж одоо нэршлэн явдаг. Яадаг одоо энэ бодлого за мөн одоо энэ донорын урамшууллын бодлого ч юм уу олон улсын сайн туршлагууд байгаа. Тэгэхээр энэ бас зохицуул бодлогууд хуулинд хэр тусч байгаа. Тэгэхээр манай алба 2018 онд байгуулагдсан. Тэгэхээр манай албаны үндсэн үйл ажиллагаа бол яг эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зохион байгуулах үндсэн чиг үүргэн дээр ажилладаг. Энэ дундаа үйл ажиллагаануудын чиг үүргийн гол ажил бол энэ амьгууд донорын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэхийн чиглэл байдаг. За энэ хүрээндээ бид нарыг 18 оноос хойш өнөөдрийг хүртэл бол улсын хвшлийн нийт 21 эрүүл мэндийн байгууллага дээр энэ амьгууд донороо илрүүлж байгаа энэ тархины өвөлт тодорхойлох байгууллагыг 21 эрүүл мэндийн байгууллага дээр байгуулсан байна. Тэгэхээр бид нэр ойрын хугацаанд бол бүх одоо энэ дүүргийн нэгдсэн эмнэлэг, за бүсийн онцлогын эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр энэ тархины өвөлт тодорхойлох багийг байгуулах юм. Хэдий хэмжээний олон тархины өвөлт тодорхойлох баг байгуулна. За төдий хэмжээний боломж донор илрэх магадлал маань өсөх юм. Тэгэхээр яг алба байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл бол нэг 270 гаруй боломж донорыг илрүүлсэн байна. Тэгэхээр энэ 21 байгууллагаас 270 боломж донорыг илрүүлсэн. За энэ чинээс тодорхой хэмжээний шалгууртай. За энэ шалгуураар хасагдаад бол яг 72 боломж донор маань шалгуур тэнцсэн байна. Тэгэхээр энэ нэг халдварт өвчин, илгэний
БЦ вирус, сүрье, тэмгүүч гэдэг юм уу те. Энэ шалгуураар яагаад 72 боломжтой донор тэнцсэн. За энэ гэр бүл болгонтой манай албанаас уулзалт зохион байгуулад за донорын тухай хуулийн эрх зүй орчныг танилцуулаад эрүүл мэндийн сайдын амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудсыг танилцуулаад за ингээд донор болох хүсэл тавьж байна гэдэг. За энэ бид нар бол ямар нэгэн хүчлэх ийм асуудал бол байж болохгүй. Тухайн гэр бүл татгалзах болон зөвшөөрөх эрх нь нээлттэй. Ингээ хэрвээ гэр бүлэн зөвшөөрөх юм бол бид нар энэ маягтан дээрээ гар үсэг зургуулж баталгаажуулаад эрхтэн авах эмчилгээ цаашлаад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ зохион байгуулдаг. Тэр яг өнөөдрийн хүрээнд бол энэ 72 боломжтой донорынхаа 35 боломжтой донор маань бол гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн гэсэн. Яг энэ 35 донороос бид нар 31 бодит донороос өнөөдрийн хүртэл 45 онд бүр 27 онд дэлгэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай зохион байгуулсан байгаа. Тэгэхээр алба байгуулсан хойш өнөөдрийн хүртэл бол 72 хүнд амьдрал бэлгэлсэн гэсэн үг. За ингээд сүүлийн үед гэх юм бол яг 2024 оны 7 сараас хойш бид нар бол тархины үхэлтэй боломжтой донороос бол эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж чадаагүй байна. Энэ маань бол нэгдүгээрт сошиал орчинд одоо тавигдсан мэдээллүүдтэй холбоотой. Тухайн гэр бүлүүтэй уулзахад бол татгалздаг ийм байдал маань нэмэгдсэн. Нөгөө талдаа энэ багууд маань бид манай албанд мэдээлэхээс айж хэлсэн гэсэн үг. Түрүүн багш маань хэлсэн. Тэгэхээр яг жишээ нь гэх юм бол одоо эмнэлэг дээр боломжтой донор гарлаа гэхэд бол ер нь бол манай албанд мэдэгдэх ёстой журмаараа. Тэгэхэд бол одоо энэ нөхцөл байдалтай холбоотой өөр дээрээ одоо энэ нөхцөл байдлыг авчираад яах вэ гэдэг байдлаар одоо илрүүлэх байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ шинэ хуулийн төсөлтөд энийг бол мэдээний сангийн тусламжтайгаар одоо яг манай эрүүл мэндийн хөгжлийн төв дээр яг энэ нэгдсэн одоо эрүүл мэндийн системийг тусдаа зохицуулдаг албатай болсон. Энэ системийн тусламжтайгаар бид нар яг оншин кодоор дараа нь холбогдох үнэлгээгээр нь бид нар яг боломжтой донорынхаа мэдээллийг авдаг байдлаар авъя. Ингэснийхаа дараа бид нар яг гэр бүлтэй уулзаад хүсэлтээ тавья гэсэн үг. Нээлттэй болох тал. Тийм энэ тал дээр илүү нээлттэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг олон нийт маань бас нэг зөв ойлголт өгөх шаардлагатай байна. Бид нар яагаад энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх гээд байгаа юм бэ гэдэг бол бас нэг том хэмжээний ойлголт. Энийг бас иргэд маань зөв ойлгох шаардлагатай. Бид нар үнэхээр ингээд сайн дураараа одоо заавалжгүй ингээд эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг юм бол биш. За манай эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг одоо нийт одоо Монгол улсын хэмжээний эрүүл мэндийн үзүүлэлт статистик мэдээллийг нэгтгэж гаргадаг. За 2023 оны эрүүл мэндийн үзүүлэлт номон дээр бол Монгол улсын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан байдаг. Мөн өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан гэж байдаг. Энэ нас баралтын тэргүүлэх шалтгаанд одоо элгэний дутагдaltaй, одоо элгэний хавдартай, бөөрийн дутагдaltaй нөгөө суулгуулах шаардлагатай хүмүүс маань энэ нас баралтын тэргүүлэх шалтгаанд орцсон насвараад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнээсээ шалтгаалаад Монгол хүний дундаж наслалт буурж идэг гэсэн. Нөгөө талдаа яг энэ тархины үхэлтэй болох боломжтой донор маань мөн адилын нас баралтын тэргүүлэх шалтгаанд орсон. Нөгөө шалтгаан хоёр шалтгаан байгаа шүү дээ. Ост гэмтлийн шалтгаан, нэг бол тархины цус саралтын шалтгаан. Энэ хоёр шалтгаанаар мөн адил нас баралтын тэргүүлэх шалтгаанд орсон насвараад явждаг. Тэгэхээр яг харамсалтайгаар хэлж байгаа ч гэсэн нэгэнт ингээд нас бархан тодорхой болцсон хүнийхээ одоо ажиллагаа нь хэвэн байгаа дэрхнийг одоо бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа ингээд өгөхийг өгөөч гэж хүсэл тавьдаг. Ингээ хэрвээ энэ цаашдаа эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ авах юм бол энэ нас баралтын тэргүүлэх шалтгаан дээр буураад цаашдаа Монгол хүний дундаж наслалт бол нэмэгдэх ийм ач холбогдолтой байна. Нөгөө талдаа ч гэсэн манай албанаас энэ хамтарсан судалгаануудыг бол хийж ирсэн. Энэ түрүү маань уянга гишүүн маань хэллээ. Энэ нэг иргэнээс гарч байгаа энэ эрүүл мэндийн зориулаад нэг иргэнээс гарч байгаа карманы зардал бол их чухал байдаг. За энэ бол яг жишээ нь бөөр орлуулах эмчилгээ гэж ярьж байгаа. Одоо диализ эмчилгээний нэг хэлбэр гэсэн үг. Энэ диализ эмчилгээнд хийж байгаа хүний одоо өдрөөс өдөрт нэг иргэнээс гарч байгаа карманаас гаргаж байгаа зардал маань бол өдрөөс өдөрт нэмэгдэж идэг бол бөөр шилжүүлэн суулгах, эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явснараа энэ өдрөөс өдөрт карманаас нь гарч байгаа зардал нь бол буураа явж идэг. Энэ бол улс их орондоо ч гэсэн маш том ач холбогдолтой байдаг. Нөгөө талдаа бол энэ мөн эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээний маш том зорилго юу вэ гэхээр эргээд энэ суулгуулсан хүмүүс маань нийгмийн амьдралдаа идэвхтэй орох одоо баялаг бүтээгч болох, ажил хөдөлмөрөө эрхлэх, одоо үр хүүхэд гаргах ч гэдэг юм уу. Ингэснээрээ одоо эргээд одоо Монгол улсдаа ч гэсэн энэ маань бол маш үр дүнтэй ийм эмчилгээний хэлбэр байгаад байгаа. Баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд иргэдтэй шууд хүрж байна. За бидний 2 дугаар хэсэгт бол та бүхэн манаас тулгамдж буй асуудлуудыг дөрвөн зочноос нэлээдгүй сонслоо.
төр завсарлаад 3 дугаар хэсгэд тухайн асуудал дээр бид ямар шийдлийг дэвшүүлэх боломжтой талаар ярилцуулна. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд иргэдтэй шууд дамжуулж байна. За 3 дугаар хэсгээр бид бүхэн шийдлийг хамтдаа хэлэлцэн ярилцуулна. Тэгэхээр бид бүхэн энэхүү эрхтэн эдис шилжүүлэх одоо ажил. За ялангуяа одоо цусны донорын тухай энэ хууль. За эдгээрт тулгамдсан асуудал төр та бүхний зүгээс ямар шийдлийг бас дэвшүүлэх вэ? Уян зочноос эхлээд. Тэгэхээр яг хуулийн шинжилгээг бол манай мэрэгжлийн эмчнэр тэгээд одоо албаны хүмүүс нь хангалттай сайн оролцоод өгнөх одоо гарсан алдаа дутал саяхан гарсан энэ асуудлууд алдаагаа ингээд засаад сайн гарах байх гэж би бодож байна. Гэхдээ сайн хууль гарахын хажуугаар энэ хуулийг олон нийтэд сурталчлах, мэдлэг мэдээлэл түгэх, байнга тасралтгүй мэдээлэл өгөх энэ ажлыг бас ингээд давхар хамт хийх тэр нөхцөл боломжийг бүрдүүлээсэ гэж хувь хүнийхээ хувьд боддیں۔ Ганц төрийн бас байгууллага биш, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн энд оролцоотой байгаад тэгээ өөр дурын төрийн бас байгууллагууд ч гэсэн бас нэгдээд энэ мэдээллийг хүргэж болно. Тэгэхээр миний хувьд бол олон нийтэд мэдлэг мэдээлэл түгэх энэ ажлыг тасралтгүй хийх орчин нөхцөлийг бүрдүүлээсэ л гэсэн ийм л хүсэлтэй. Тэр бол иргэний нийгмийн байгууллагын бас уялдаа холбоо энийг бас дэмжиж ажиллах тал дээр та бас хэлж байгаа шиг шийдлээ. За би дараагийн асуултыг сэргэлэн эмчээс. За таны хувьд яг мэрэгжлийн эмчийн хувьд за яг тулгамдсан асуудал дээр ямар шийдлийг дэвшүүлэх вэ? Тэгэхээр за манай одоо энэ тархины өвөлтэй донор болох одоо гол боломжтой нөхцөл хаана гардаг гэхээр одоо манай энэ гэмтэл согог эсэргэн засах үндэсний төв болоод 8-гийн нэгдсэн эмнэлгүүдийн гэмтэлтэй холбоотой асуудлууд гардаг л да. Тэгэхээр энэ гэмтэлтэй холбоотой одоо нас орж байгаа хүмүүсийн ард дандаа хуулийн асуудал байдаг. Тийм учраас яг энэ одоо нас орж байгаа хүмүүсийг донор болгоод авъя гэхээр ард нь хуулийн асуудал байдаг учраас энэ дээр бас боломж нь бол бас хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр энэ донорынхоо хуулинд нэгдүгээрт нь энэ одоо хууль зүйн яам, эрүүл мэндийн яам хоёрын хоорондын уялдаа холбоо энийг зөвшөлтслийн маягаар шийдвэрлэх боломжийг нээж өгөх ийм зүйлүүд нэгдүгээрт нь тусгагдаасаа гэж хүсдэг. Тийм бол одоо тархины өвөлтэй донорын одоо олдцол бол бас тодорхой хэмжээнд байх бах. За дараагаар нь бол энэ яг энэ хуулиндаа юуг нь олон нийтэд мэдээлж болох юм, юуг нь мэдээлж болохгүй юм, юун дээр нь цензуртай хандах ёстой юм гэдэг бас нэг энэ яг энэ зааг хязгаарыг гаргаж өгөөсэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо саяын энэ одоо бачлуу эмчтэй холбоотой тохиолдол дээр бол тэр 3 хүүхдийн навчраад одоо хэвлэлийн баг хурал хийгээд энэ бол одоо мэдгүй бид нар эмч хүмүүст бол байж боломгүй юм шиг харагдажсэн. Зөв сэтгүүлчдэд ямар байдгийг би мэдэхгүй. Тийм учраас сэтгүүлчд маань бас энэ дээр бас анхааралтай одоо хандаасаа битгий дахиж тийм хүүхдийн эрх зөрчсөн одоо тэр хүн ардад тийм хэцүү муухай байдал гаргасан зүйлүүдийг нэвтрүүлээсэ. Тэгэхээр энэ донорын хууль бол энэ сэтгүүл зүй гэдэг юмтай бас их холбогдох байх. Дараагийнх нь бол энэ донорын хуулийн дээр тэр донорын хуулийн одоо өгөгдсөн одоо энэ өргөн баригдсан донорын хууль дээр ч гэсэн зөрчлийн хууль болон эрүүгийн хуулиар одоо шийтгэнэ гэд ингээд бичсэн байгаа. Бүр хар дээр цагаанаар бичсэн байгаа. Яагаад энэ асуудал гараад байхад заавал тэр эрүүгийн хууль яваад байгаа юм бэ? Энэ дээр бас эргэж нэг харахгүй бол их хурлын гишүүд маань ч гэсэн энэ дээр бас анхаарах бах. Яагаад гэвэл эрүүгийн хууль гэдэг чинь бол гэмт хэрэг хийсэн хүнийг шийтгдэг хууль болохоос биш яг ажиллаа хийж яваа хүний амь аврахын төлөө явж байгаа хүнийг шийтгдэг тийм хууль бол одоо эрүүгийн хууль байж болохгүй л дээ. Тийм учраас энэ одоо заалтуудаа бас нэг эргэж хараасаа. Дараагаар нь энэ хуулийг дагалдаад гарах бусад хуулиудын өөрчлөлт гэж гарах бах. Одоо манай хуулийн од гэрэл энэ төр тайлбарлах байх л да. Бас саналаа хэлэх байлгүй. Тэр эрүүгийн хуулийн дээр байж байгаа яг одоо саяын бачлуу эмчийг шийдгэсэн тэр шийтгэл чинь амьд хүн дээр үйлчлэх ёстой юм уу? Тархины өвөлтэй донор гэдэг чинь бол одоо нас орсон шүү дээ. Тийм хүн дээр үйлчлэх ёстой юм уу? Энэ одоо ялгааг нь бүр хуульчд маань бол илүү наривчилж тодорхой болгож гаргаж өгөөсэй. Тэгэхгүй ийм нэг хоёрдмол утгатай хуулийн заалтнаас болоод хуулийнхныг буруутгах хэцүү зөв зүгээр ажиллаа хийж явж байгаа ийм шалтан болох хэцүү ийм л асуудал гараад байгаа. Тийм учраас энэ дээр бол бид нар бас нэг маш энэ бол бүр хамгийн том чухал асуудал. За тэгээд дараа нь бол энэ ялангуяа энэ 21 аймгийн
одоо нэгдсэн эмнэлгүүд бол тэнд бол бас тархины өхөлтэй донор бол нэлээд их гардаг. Тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа маань тодорхой хугацаатай, цагтай, минуттай маш нарийн зохицуулгатай байдаг. Тэгэхээр тэнд гарч байгаа тэр одоо эргэтний донор болох боломжтой потенциалны эргэтнүүдийг авах боломжийг нь одоо бас нэг нээж өгсөн тийм зүйлүүдийг бас энэ донорынхаа хуулиар хөндөж өгөөсэй л гэж бодож байна. За сэргэлэн эмчд баярлалаа. Одгэрл за дараагийн хувьд та ямар шийдлийг хүссэн төвшүүлэх вэ? Тэгэхээр энэ асуудал нийгмийн асуудал болоод бас анхаарал татаад байна л да. Тэгэхээр эрх зүйн хувьд сая сэргэлэн багшийн хэлдэг шиг эрх зүйн хувьд бол өөрчлөлт заашгүй шаардлагатай. Ер нь бол. Тэрэн дээр багшийн хэлдэгчлэн ер нь маш олон орны судалгааг сая бид хийж үзсэн. Сүүлийн 6 сарын хугацаанд бол яг энэ бусад орнуудын эм чимэлгийн мэрэгчлэлтэнтэй холбоотой энэ эрүүгийн хуулийн зохицуултуудыг бүрэн судалж үзлээ. Яг саяны яриад байгаа. Тэгэхээр хэд хэдэн орнуудын судалгаануудыг бүр Монголтой маш олон одоо ойрхон орнуудын судалгаануудыг авч үзэхэд эмчийг эмнэлгийн мэрэгчлэлтнийг эрүүгийн хуулиар шийдэхээс аль болох зайлсхийдэг тогтолцоотой. Ер нь улс орнууд. Эмчийн одоо юу гэдгийг ийм тохиолдол эмнэлгийн тохиолдол гарахгүй улс орн гэж нэгч байхгүй. Бусад улс орн болгонд ямар нэгэн байдлаар тохиолдол гарч байгаа. Энэ тохиолдолд ямар эрх зүйн одоо үр дагавар гэдэг юм уу хариуцлага ногдуулах вэ гэдгээр эрүүгийн хариуцлага ногдуулдаг улс орн баг байхгүй. Ер нь бол энэ зөрчлийн шинжилгээ үйлдэл гэдгээр одоо шийдвэрлээд явдаг. За мөн наанан шийдвэрлэдэг тогтолцоотой байдаг буюу даатгалын системтэй байдаг. Одоо үйлчлүүлэгчд учирж байгаа хохирлыг нөхөн төлөх шаардлагатай. Эмч үйлчлүүлэгч хоёрын хооронд гарч байгаа энэ үл ойлголцлыг шийдвэрлэх шаардлагатай. Гэхдээ аль болох одоо юу гэдэг эрүүгийн одоо хууль руу буюу тэр шүүхээр шийдвэрлэх процесс руу явуулахгүйгээр шийдвэрлэдэг энэ тогтолцоотой байдаг. За сая багшийн хэлдэг үнэлтэд тэр одоо эрүүгийн хуулинд байгаа манад эрүүгийн хууль шинжилэн батлагдахтаа бол нэлээдгүй бас эмч эмнэлгийн мэрэгчнүүдтэй холбоотой том бүлэг орж ирсэн. Энд дээр бол одоо юу гэдэг хууль хэрэглээ талаас бас ойлгомжгүй тайлбарлахад бас төвөгтэй зохицуултууд байгаад байгаа. Тэгэхээр энийг бас тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа. Эмчийн одоо шийдвэр гарах одоо боломжийг илүү нээлттэй байлгах хэрэгтэй. Эмчийн одоо ур чадвар дээр тулгуурласан эмчилгээ онцлогоонуудыг илүү хийх боломжийг олгохгүй бол бид нар илүү стандарт өдөртөмжөнд гэдэг юм уу яг ийм тодорхой баригдмал болоод байна л та. Ямар нэгэн байдлаар нэг л зүйл зөрчигдөх юм бол энэ нь өөрөө зөрчил асуудал болоод байгаа учраас энийг нөгөө илүү эмчийн ур чадвар хувь хүний одоо эзэмшин энэ мэрэгжлийн онцлогуудыг бид нар ашиглах тэр үйлчлүүлэгчтэй зориулсан энэ шийдвэрүүдийг гаргахад их төвөгтэй байдалтай. Ийм эрх зүйн тогтолцоотой байгаа. Тийм учраас энийг тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлагатай. Мэдээж эрүүгийн хуулийн зохицуулалт бүрэн байхгүй болно гэж байхгүй. Гэмтэргийн шинжтэй үйлдэлүүд нь тэндээ үлдээ. Яг энэ сайн санааны үүднээс буюу хүний амь нас эрүүл мэндийг аврах гэж яваад энэ тохиолдол гарч байгаа тохиолдлыг хэрхэн зохицуулах юм бэ гэдэг эрх зүйн зохицуултын ойлгомжтой болгож өгье гэдэг ийм саналтай байгаа. Мэдээж энийг дагаад одоо энэ донорын тухай хуулиас гадна яг эмнэлгийн мэрэгчлэнүүтэй холбоотой хуулийг санаачлаад эрүүл мэндийн салбарын маань санаачлаад одоо судалгаануудыг хийгээд хууль өргөн баригдахад бас бэлэн болоод байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалт бол яг саний асуудлуудыг маш тодорхой болгож орж ирнэ. Тэгэхээр одоо эрүүгийн хууль болон зөрчлийн хуулинд ямар зохицуулалтууд эмнэлгийн мэрэгчлэнтэй холбоотой зохицуулалтууд байгаа. Энэ наан хэрхэн шийдвэрлэж болдог болохыг эмчийн тэр эрхүүдийг болон үүргүүдийг хэрхэн тодорхой зааж өгөх юм бэ? Мэдээж эрх байгаа цагт үүрэг байх хэрэгтэй. Тэрийг маш тодорхой зааж өгье л гэдэг. Тэгэхээр ойлгомжгүй байдлаас үүссэн энэ эрсдлүүдийг одоо аль болох байхгүй болох шаардлагатай. Маш одоо сүүлд байгууллагуудаас авсан тоо баримтууд биднэрт байгаа энэ судалгааны явцад. Тэгэхэд одоо жилд бараг 400 орчим эмч эмнэлгийн мэрэгчлэн цагдаагийн байгууллагт дуудагдж байцаалт өгч байгаа. Энэ бол маш өндөр тоо. Энэ 400 орчим эмч эмнэлгийн мэрэгчлэлтний цаана одоо ажлаас халшрах эргээд одоо мэрэгчлэрээ ажиллахгүй байх, уран зоригтой ажиллахгүй байх шийдвэр гаргалт маш одоо муудж шүү дээ. За үүний цаана одоо яг нөгөө хэрэг үүсгэсэн шүүхээр шийдвэрлэгдсэн тоо баримтууд гэдэг ингээ харах юм бол бас их харамсмаар тоо гардаг. Тэгэхээр эмч эмнэлгийн мэрэгчлэлтүүд болон энэ одоо ард иргэдийн хоорондох энэ үл ойлголцол гэдэг юм уу? Одоо энэ зүйлийг зассан ойлгомжтой болсон ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхан маань бас энийг дэмжиж ажиллах шаардлагатай. Бас ард иргэд маань бас энийг зөв ойлгож олон улсын энэ сайн туршлагуудыг бас одоо
сурч энийг бас нөгөө дэмжиж одоо эрүүл мэндийн салбарынхаа бас ойлгож хайрлаж байгаасаа л гэдэг юм хүсэлтэй байна да. За баярлалаа. За алтан тулга албаны даргын хувьд за сая бол бас илүү наривчлах тодорхой болгох гэж сэт хэдэн саналуудыг хэллээ. За бидэнд юу ямар шийдэл байна вэ? За яг энэ хүү бас хуулийн одоо бас ажилтай холбоотой маргааш ажлын хэсэг гаргаж байгаа шүү байна тий. Тэгэхээр яг энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл таасах байна. За тэгэхээр яг энэ шийдэл дээр бол миний хувьд бол 3 шийдлийг дэвшүүллээ. За эхнийх нь бол бусад гишүүдтэйгээ санал нэг энэ эрх зүйн орчныг сайжруулах. Энэ дээр бол санал нэг. За шаардлагатай энэ хууль тогтоомжийг гаргах. За нэг сайн хууль тогтоомжийг одоо маш сайн олон удаагийн хэлэлцүүлэхтэй бусад олон талт үзлийг ин тусгаж өгснөөрөө их мол тухайн одоо хуулийг дахиж хөндөх магадлал нь бол харьцангуй бага. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол зайлшгүй одоо шинжлэх юм шаардлагатай. За мөн хоёрдугаар гэх юм бол энэ эрх зүйн орчин дээр бусад одоо эрүүл мэндийн сайдын одоо баталдаг дүрм журамч гэдэг юм уу те зааврууд энэ дүрм журам заавруудыг холбогдох одоо энэ үйл ажиллагааны зохицуултыг энэ эрх зүйн зохицуултыг бол шаардлагатай үед нь одоо үйл ажиллагааны хэрэглээний явцад нь тухай үед нь шинжлэх бол энэ зайлшгүй шаардлагатай. Иймэрхүү эрх зүйн орчныг тухайд нь бол хийх юм шийдэлтэй. За хоёрдугаарт нь гэх юм бол бусад улс орнд жишээ нь яг манайхтай албатай ижилхэн энэ эрчим шилжүүн суулгах үйл ажиллагааг зохицуулдаг гэх юм бол жишээ нь Солонгос улсад гэх юм бол 3 том төрийн байгууллага байдаг. За нэг байгууллагад нь дунджаар 40-с 50 хүний бүрэлдэхүүнтэй. Тэн дээр нь бол яг маркетингийн хэлтсэн олон нийт таниулах хэлтсч гэдэг юм уу те. Иймэрхүү хэлтстэй ажилдаг байх юм бол яг Монгол улсын хэмжээнд гэх юм бол бид нэр яг манай алба өнөөдрийн байдлаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр дараагийн шийдэл нь бол энэ одоо албыг тусдаа бие даасан нэгж болох, энэ дээрээ бие даасан одоо санхүүгийн зохицуулалттай ч гэдэг юм уу. Ингэснээрээ илүү одоо олон нийтэд таниулан одоо сурчлах, илүү энэ чиглэлийн үйл ажиллагаагаа бие даа зохицуулах ийм боломж нь бол нэгдэх юм болов уу гэж харлаа. За гурав дахь нь болох юм бол энэ иргэд олон нийтэд энэ таниулан сурчлах үйл ажиллагааг илүү сайн явуулах юм шаардлагатай. Энэ дээрээ ч гэсэн манай албаны зүгээс ч ажиллаж байгаа мөн бидэнтэй хамтарч ажилладаг энэ төрийн бус байгууллагууд ажиллаж байгаа. Өмнө дээр маань нэмэгдээд бусад одоо инфлюенсерүүч гэдэг юм уу те илүү олон танигдсан ийм төрийн бус байгууллагууд маань бидэнтэй маш сайн хамтарч ажиллаач гэж хүсэх байна. За энэ дээр гэх юм бол ялангуяа энэ соёлын салбарт урлаг энэ соёлын салбарт ямарваа нэгэн одоо уран сайхны киноч гэдэг юм уу иймэрхүү рекламч гэдэг юм уу иймэрхүү эртэн шилжүүлэн суулгахтай холбоотой донортой холбоотой байх юм бол ядаж манай алмаас ирээд нэг зөвлөгөө авчиж байгаа ч гэдэг хүсэлтэй байгаа. Яг тэр юм тодорхой хэмжээний одоо уран сайхны кинон дээр бол илүү одоо фантаз орсон илүү уран сайхан гэдэг талаас юмнуудыг оруулаад өгөхөөр нөгөө талд маань иргэд маань түүн дээр одоо ямар нэгэн одоо цензургүй хандаад ч гэдэг юм уу мэдлэггүйгээсээ болоод ингээд байснараа одоо Монголд маань одоо хүний 8 эрхний 8 явдсан биш үү гэдэг юм хардлага төрдөг. Тэгэхээр энэ урлагийн соёлын маань тий хамтраад ч гэсэн ядаж манай алмаас илүү зөвлөгөө авчих бол бид нар ядаж амьд донор ах юм бол гэр бүлийн гишүүн байна ч гэдэг юм уу тий амьгуу донор ах юм бол гэр бүлээс нь зөвшөөрөл авч ижил хийгдэн шүү гэдгийг энэ бусад улс оронтойгоо л ижилхэн зохицуултыг юм шаардлагатай болов гэсэн ийм 3 шийдлийг харлаа. Би яг шийдэл дээр нь илүү бас наривчлаад нэг зүйлийг асуух гэж. За энэ бол яг нөгөө иргэдийн дунд бас жоохон эргэлзээтэй байгаа зүйл л да. Энэ нөгөө нас барагчдын дараах эргэтэн шилжүүлэн авахтай холбоотой энэ ёс зүйн асуудал гэдэг. За мөн энэ дундаа нөгөө ёс зүйн зөрчил эргэлзээг арилгах тал дээр ер нь шинэ хуулийн дээр маань ямар зохицуултууд, хяналтууд орж байгаа вэ? За энэ дээр өмнөх хуулийн дээр ч гэсэн шинэ хуулийн дээр ч гэсэн ийм зохицуултууд ордог гэдэг. Энэ дээр явах юм бол Монгол улс маань энэ хүний эрхтний 8-аас ангид байна гэсэн 2018 онд Стамбулын тунхлалд нэгдэж өрсөн байдаг. Энэ Стамбулын тунхлал юу юм бэ гэхээр тухайн улс орон хүний 8-аас ангид хүний одоо эрхтний 8-аас ангид байна гэсэн дэм болон энэ Стамбулын тунхлаас гарч байгаа энэ зарчмуудыг баримжилж ажиллах ийм юм заалтууд байгаа. Тэгээ энийг ч гэсэн бид нэр хуулиндаа мөн оруулж өгсөн. Энэ бол нөө инэрмгүй одоо аль болох амьгуу донортой хүндэтгэлтэй ийм хандахын зарчмуудыг бол ижилхэн дагаж мөрдөж баримталдаг байна. За би бас яг саяны нэг зүйл дээр одгэрэл дараагаас нэг асуултыг асуугаа. Тэгээ 3 дахь одоо нэвтрүүлэг өндөрлөе гэж бодож байна. Сая бас нөгөө донорын бүртгэлийн ил тод байдал, за ялангуяа нөгөө системийн асуудлыг ярьж байсан шүү дээ. Тэр энэ дээр эрүүл мэндийн яамнаас ерөнхий бас оролцоотой ажилтдаг. Энэхүү системийг ер нь бас тулгамдж байгаа энэ асуудлуудыг хэрхэн яаж шийдэж байгаа вэ?
системтэй холбоотой асуудал эхлэлтний дарга харьсан дээр болоо бүртгэл яг юун дээр албан дээр явдаг. Энэ дээр яг товч шүүгөд хариулъя гэх юм бол яг энэ эргэтэн эдис шилжүүлэн суулгалтын одоо үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээний сан гэж байдаг. Энэ бол манай албан дээр хэрэгжүүлдэг нэг чивүүргийн нэг. Тэгэхээр бид нар илүү иргэд олон нийтэд ил тод байх үндсээр нэг талдаа энэ хүлээгч гсаалтанд хүлээж байгаа хүмүүсийн бүртгэл, нөгөө талдаа амьгуу донор гарах юм бол түүнийг одоо хүнд одоо эргэтэн хуваарлтын зохицуултыг ямар нэгэн хүний оролцоогүйгээр энэ оноо өгч зарчмаар бид нар онооны системээр ингэ зохицуултыг хийгээд ингээд шалгарсан одоо 6 одоо иргэдээсээ өвчтнүүдээсээ бид нар багтай мөн албатай манай албатай хамтраад одоо тухайн юм шинжилгээнээс хамаарат энэ эргэтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулдаг гэсэн. Тэгэхээр иймэрхүү шийдлүүдийг дараагийн зохицуулт нь болохоор энэ донорын картын асуудлыг бол бид нар мөн энэ систем дээр зохицуулдаг. Энэ донорын карт бол хэрвээ одоо надаа одоо ямар нэгэн гинтийн ослоор ч юм уу тархины саруулт одоо гинтийн иймэрхүү зүйл тохиолдоод тархины үхэл нь батлагдсан тохиолдолд бусдын сайн сайхны төлөө одоо эрхтнээ бэлгэлж ийнэ гэсэн юм зохицуулт юм. Тэгэхээр энэ зохицуултыг болвол бид нар ийм Монголиа систем цахим хөгжлийн яам санхүү мэдээлэл технологийн төвтэйг хамтраад бид нар цахимжуулж чадсан. Өнөөдрийн байдлаар бол нэг 4500 гаруй иргэд энэ донорын картыг авцсан байгаад байгаа. Тэгэхээр энэ маань бол энэ хүлээч гсаалтан дээр байгаа хүмүүст багч болоо одоо хонглын үзүүрт гэрэл болох юм болов гэдэг ийм зүйлийг бол хардаг. Тэгэхээр иргэдээсээ ч гэсэн хүсэх байна. Тэгэхээр иргэд олон нийт маань донорын картыг маань Монголиа системээр бол иргэн өөрөө ингээд нэвтрээд ордог. Энийг та бүхэн бол авахд ямар ч хүндрэлт чирэгдэл байхгүй. Тэгэхээр та бүхэн маань донорын картыг аваачаа гэдэг уриалгаараа бол энэ нэвтрүүлгийг төсөө. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань донорын хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд хилцүүлгээ өрнүүллээ. За энэхүү бас хуулинд маань бол иргэд нэг талдаа итгэж, за нөгөө талдаа хуулийн хэрэгжилт маань ил тод илүү тодорхой наривчлсан байж иж бас олон хүний амьдрал аврагдах талаар бас бид бүхэн нэлээдгүй асуудлыг мөн шийдлүүдийг бас хамтдаа хэлцэн ярилцлаа. Энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамт байсан иргэд та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.